Дэлгэр мөрний их Бурятын голын эхэнд Баян зүрх хэмээх 3 уул байдаг. Эртээр үеэс энэ онгон дагшин харихтыг бөөгийн техникэн их даат залбирал үлдэж уулаа тооруулан улаан сэрхэмагаан сүр шиг гэлхэж тагтдаг байлаа. Эрдмийн баян, сэтгэлийн баян, эд малын баян нийлээд ертөнцийн 3 баян хэмээн гэсэн цаанаа ийм учиртай. Баян зүрхийнхэн хүүхдүүх, удам судар, итгэл сэтгэл, үр сад, ахуй амьдралаараа үнэхээр баян ард түмэн билээ. Миний өссөн төрсөн нутаг дээд онгод урт нарийн дэлгэр мөрөнгөө ээлд одоо өс торнсон хүн 5 ямаад гэж байна. Одоо энэ дэшээ өсөх юм бол 3 баян зүрх өчгөд байгаа гэж одоо баян манах байна энэ дэшээ. Тэр бүгд одоо их сонин одоо харагдаж үзэгдэж байна. Та бүгдээ тэгээд явж байгаа. Сэтгэл харин гоё бодогдож байна. Хөвсгөлийн дарахт угсаатан бол эртний Монгол аймгаас хэл шашин шүтлэг хоёроо цэвэр авч үлдсэн язгуурын Монгол угсаатан гэж их гүш нэртэрдэмтэн Бямбын гэрэнчингой тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэр ламаг эцэл гэдэг хүн миний өвөг эцэг байсан юм аа. Би зээ охин юм байгаа юм. Тэр хүн одоо номтой бурхантай тийм ард олондоо нилээн ачтаа тустай юм там барьдаг. Нилээн одоо нэртэй хүн байсан юм байна лээ тэр үе дотроо. Би бол одоо өөрөө мэдэггүй. Тэр ахад өвнөр нь нутаг уснаа маань одоо тэр хүн ардууд бүгд одоо дурсан тэгж тэр хүнийг бол ярьдсан байдаг л дээ. Тэгээ яг одоо хийсэн бүтээлүүд нь бол одоо үе удмаа дамжсан 3 дахь 4 дахь үеийн дээрээ тэр дөрөө мөрөө одоо тэр зуул өргөдөг цөг гэдэг юм уршаа манайхан ч яг тахил гэдэг юм тэр мөрнүүд нь бол одоо байж л байгаа л да ном хадаагуу магуугаас асууглуулж авсан судар номнууд энэ төр бол байгаа. Тийм л хүн байсан байдаг л да. Дархтуудын гарал үүсэл энэ уран дархчул байсан гэдэг. Халан голын илч хайлсан гангийн урсгалаар дархан хэмээх нэрийг 900-ны тэртегээс дархлан шүтж үлдээсэн он цагийн явцад дархад хэмээн нэрлэгдэх болсон домог түүхтэй. Дархад их отгийн баруун отг нь манай Баян зүрхийнхэн язгуурын Монгол угсаатай дархад ястангууд 34 овогтой гэж тогтоожээ. 900 орчим жилийн тэртээ Монголын эртний нутаг эргүүн амирны савд нутаглаж жамуухад захирагдж байсныг Монголын нүүс төвчээ болон бусад их сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Түүнээс хойш их Монголын нэгдсэн төрийн зохион байгуулалтын үед эзэн Чингисийн их хүү Зүчийн харьяанд байж байгаад бусад Монгол овгуудтай холилдож Алтай хангаа өвсгөлийн улсаар тархан сурчжээ. Тэд Монголын баруун зүүн дүмдэд захирагддаг болов. Түүнээс хойш олон жил өнгөрч халх ойрдын дан үүсэж 1640 онд халахын засаг таанд аймагт нэгджээ. 1680 онд болсон халахын ноёдын чуулганаар Чингисийн алтан ураг, Баян мөнх Даян хааны удам Гэлэг ноён өөрийн харьяатуудаас дархтыг өндөр гэгээн зан базарт шав болгож өргөн захируулсан улс төрийн алсын бодлого байсан. Дархад аймаг богдын шав болж дархлагдсанаар бөглүү байдлаасаа гарч халахын нөлөөнд орж өөгийн шашны хажуугаар шарын шашин дэлгэрсэн түүхтэй. Баян зүрхийн битүү тайган хэвнэгт зулай халдсан энэ улсууд зундаа ногоорч өвөлдөөн цайрсаар хичнээн эрнийг үдэж тархай утрахай нүдэлчин овг аймагуд салж нийлсээр нүүс суусаар өдий хөрснийг ганцгүй энэ улсууд элбэг уст мөрөн ээж хурамс тэнгэр эцэг гурвал магадгүй хэлэх үзээ. Иймээс 20 дугаар зууны 40-од он хүртэл баруун отгийн уул усаа бараадан өвлжиж дундаа шишгтийн хотгор зурсдаг байснаас үзвэл Баян зүрхчүүд бидний түүх дурсгал
амьдралын хэв маягийг зөвхөн өнөөгийн сумын хэлээр зааглан авч үзэх боломжгүй юм аа. Наримт Монголоор улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 9 сарын 30-ны өдрийн 130 дугаар зарилгаар Өвсгөл аймгийн Баянзүрх суманд улаан уул, ар булаг, цагаан уул, цэцэрлэг сумуудаас нутаг өх хэлийн дэс тогтоох тийм тухай тогтоол тэргүүлэгчдийн зарлиг гарсан юм байна. За ингээд энэ зарилгийг юунд хөдөөж хүн элбэр газрын үнэлгээ ашиглалтын төлбөр тооцох ажлын гэрээ гүйцэтгэгч үрдэн шилжүүлэх гэрээ гэж юм хийгдээд энэ гэрээг энэ Өвсгөл аймгийн засаг даргын хамгаалалт газраас босгон хийсэн, манай сумын засаг дарга хийсэн, газрын бодлогын хүрээлэнгийн захирал Пүрэмцэрэнгүй хийсэн. За би бол төлөөж очих хийсэн хүн тухайн Баянзүрх сумаас би очиж хийсэн ийм гэрээтэй. Гэрээнийг бид мөнгө төгрөгөөр төлсөн. Бүх газрын зураг нь бол бүрэн бос юм аа. Тэгээд нэгдүгээр, хоёрдугаар энэ ардын хурлын 1987 оны 9 сарын 30-ны өдрийн 130 дугаар зарилгийг ардын Монгол улсын ерөнхийлөгчийн хамгаалалт газрын архивын нууцын эрхлэгч Яа Саран гэдэг хүнээс би баталгаа гаргаж өгч байж энэ зарилгийг авсан. Энэ зарилгийг авч ирсэн баталгаа маань 1993 оны 4 сарын 17-ны өдөр байжээ. Номер 2 иймэр хийгдэж ирсэн байна. За ингээд хамгийн сүүлд нь ардын хурлын хэрэглэгчдийн 1987 оны 9 сарын 30-ны өдрийн 130 дугаар зарилгын хавсралтаар Өвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрийн хэлийн зэвсгийг тусад нь бас уулын ингээд хийсэн юм байнамаа. Баянзүрх сум нь газар дуун хувьд Өвсгөл аймгийн баруун хойд хэсэгт ханган өндөр уулын мужид багтдаг бөгөөд байгалийн үсгэлэн сайхан дэлгэр мөрөнгийн сав дагуу түүн рүү цуцгсан өндөр хавцал уулнуудаас их авсан тарис, бөрлөг, бэлтэс, алтраг, хайс, эмт, агар оглог, гурван хулган, тоом, хийд, баруун зүүн логш, хавчиг голуудын сав дагуу байгалийн сүрлэг сайхан нутагт оршдог. Дээрх нэр бүхий голуудын жалга хавцал, уулын хэраар нутаглан суудаг айлууд, өвлийн цагт гэртээ цаа ууж суухтан ууланд яваа малаа гэрийн тооноор хардаг. Үзээгүй хүнд итгэхэд бэрх ийм л нутаг да. Баянзүрх сум нийтдээ 349 мянган га нутаг дэвсгэртэй, үүнээс 229 мянган га газар нь өндөр уул, хад хясаа намаг байдаг. Хамгийн өндөр уул нь электийн нуруу бөгөөд далайн түвшнээс дээш 3200 м өндөр юм а. Харин хамгийн намдор газар нь дэлгэр мөрөнгийн айсав газар далайн түвшнээс дээш 1745 м өндөр өргөцсөн үзэглэн сайхан уул нугууд хөндөй хоолой. Хоёнгийн 3 хөндийгээд л нэрийг нь сонсоход дуу шиг уянгтай санагдах. Дуугийн сонсоод нутагтаа чимаар бодогдох дэндүү гайхалтай нутаг юм шүү. Баянзүрх сум нь баруун хойд талаараа Оросын холбооны улстай 55 км, зүүн хойд талаараа улаан уул, зүүн урд талаараа аруулаг сумтай, баруун урд талаараа цагаан уул цэцэрлэг сумтай хил залган, зон олонтой нахан дүүс бололцсон бие биеэ түшин амьдардаг сайхан уламжилтай. Байгаль цаг уурын хувьд зун харьцангуй богино, хавар намар,
өвлийн үлрэл нурд, нэ ялангуяа өвлийн ур амьсгал эрт эхэлж хүйтрэн уул нуруугаараа цасан бүрхүүл тогтохоос гадна гол горхины ус мөхөөлдөж хөлдөнө. Өндөр цавчин уулын билээр нь элсэнсэр намаг хөрстэй. Өв сургамал нь навчрахыг учир малын хөлөөр унаж эд өвлийн хүүтэнд уулын бэлчээргүй болгоно энүүхэндээ. Зарим жил цас орох боловч өвөлдөө Оросны холбооны улсын Туваа мужийн тагнын тайганд орсон их цас өвлийн хүчтэй шуурганаар хайс хулгана агарын голуудаа уусаар элсний нүүзэж шиг хунгар тогтоож бэлчээрийг хомсдуулах нь бий. Томоохон голуудын хөндийгээр өвлийн хүүтэнд жавар хурган мал задгаа хашаатай байх боломжгүй учир ихэнхдээ битүүт хашаатай байдгийн учир нэм юм аа. Иймээс нутаг, байгал, загварынхаа нөхцөл зохицсон мал малдаж ирсэн баялаг уламжилтай. Адуун голдуу цагаан цаа өрөнгөтэй, уул хад бартаанд явхад зохицсон лагстон биетэй, барь чадал сайтай, хөл шилбэн бүдүүн туруун зузаан байдаг бол өвхөр сүргэн голдуу сарлаг, хайнэг ихтэй, харин Монгол хөл харьцангүй цөөн. Хонин том биетэй, сүүл томтой, урт зузаан ноостой, зарим хоньны сор өсөн 20-30 см урт, цас малтан завчиж бэлчээр гаргахад зориулсан шилб томтой, тууруу зузаантай, ихэнх нь хар шар толгойтой, хар улаан күзүүтэй эвэргүй байдаг. Нуруу нь илүү нугламтгай, сүүл томтой. Ямаана хүйд голдуу хар зүсмийн мах болон ноолуурын гарц чанар сайн, асаг хат ихтэй учир тараг хүч авахтаан гойд, өвөл хавартаан хүчээн багалддаг сайн талтай. Сүүлийн жилүүдэд Эренчил lumбийн хогорог нутгийн Монгол өхрээр нутгийнхаа Монгол өхрийн үйлдвэр ухсааг сайжруулж байна. Хонио ноосны гарсайтай илүү нугламтгай том сүүлтэй нутгийн дархад омгийнхаа хоныг өөр хооронд нь үржүүлэх ажлыг хийж үр дүн гарч эхэлжээ. Баянзүрх сумын бүтээлч ажил чичээнгүй ард түмэн, байгал цагуурын эрс тэрс нөхцөл, хөрс, ургамлын бүтсийн эмзэг байдал, малын огцом өсөлтөөс болж бэлчээрийн талхалгадал, ган зудын гамсгаас мал сүргээ хамгаалахын тулд 1960 оны дунд үеэс эхлэн хол орын отор нүүдэл хийх болсон. Тухайлбал 1981 оны дунд зуттай хүнд үед сумаасаа 200-аас 300 км алслагдсан Тарайлан, Эрдэнэ-уулган, Түнэл, Тосон зэнгэл, алаг эрдэнэ сумуудын нутгаар өвлж шаваржиж мал сүргээ бүрэн онд оруулж байсан сайхан дурсамж одоо ч томог үс яригцаар тэр нь одоо малчтын амьдралын ердийн уламжил болж хэвшжээ. 1970 оноос бүгд найрамд Монголд улсын малын гавьяа тэмч Цэ ядам, аймгийн авраг зоо техникч Дашийн доржноор ажиллаж, зоо мал эмнэлгийн хамт олон сумынхаа нийт мал сүргийг эрүүлжүүлж, өгүүлбэр ухсаагийн сайжруулж чадсны үр дүнд Баянзүрх сум түүхэндээ анх удаа 100 мянган малтай болж байсан. Ингэж мал сүргийн бэлчээрийн даа сүрэлцэхгүй болсон учир зарим майл өрх өөр сумын нутагт одор нүүдэл банк хийж тэрний үр дүн гарч мал сүргэн өсгөж нилээдэн тэндээ сууршин амьдрал охин дэгжин дээшилж нутгийн зөн олонтой ахан дүүс болцоожээ. Өнөөдөр дэлхийд мод хамгийн үнэт баялаг хүн төрлөختний ирээдүйн хувь заяаны гол найдвар болж байна. Тэр ч учраас хаан мод байна, тэнд ус эрдэнэт бүгд бий. Тэгвэл манай сумын газар нутгийн 60% нь ой мод билээ. Нарас, хуш, гацуур, хус, шинэс, бургас, уляас хайлаар илбэгэ. Нэрс, тошлой, үхрийн нүд, мойл, хад, самар жимсгэд баялаг ихтэй нутгаа ашиглахын сацуу хайрлан хамгаалахын та бидний эрхэм зориг, ариун үүрэг, хойч үе удамдаа өвлүүлэх яндашгүй ирээдүй шүү гэдгийг та нартаа минь болгоно үсттэй. Намрын шөнийн тэнгэр дор уянг татан урамдах марал бугнаас эхлээд хандгай, хөвчин, хар хөрөн баавга, гахай, хүтэр, янгэр, гөрөөс, чон, үнэг, мөнгөн сороорон гайхуулсан чандаг туулай,
мануул дорго, тарваг булга, суусар, минч халиу, шүл үс, үйс солон кэрэмгээд дэлхий таварцсан амьтад энэ нутгийн чимэг эзэд нь билээ. Ван симбрүү, алтан хундаг, дал, сурнаг, хань улаан, хар өнгийн варгшүү, алтан ган нуур, зээргэн, бада, арцсан өвс, өнгийн дэгд, ванчин гарав гээд эмийн ховор түүхэд энэ л нутагт маань ургадаг. Мөрөн голын их соёны нуруу дэлхийн цэвэр усны 6 хагалбарын нэг бөгөөд энэ тус эрдэнэсийн асар их нөөцтэй. Мөрөн, бэлтэс, алтраг голын сав дагуу алтны их баялаг, элис, шар цагаан шорооны болон зосын ордтой, уул болгонд шохон чулууны нөөцтэй. Хавагт, хавчгийн усан болон утаат болор, хаттын зэс, самгадын балчулуугээд одоогоор геологийн тогтцод нийлсэн эрдэс баргийн ариун сантай. Эх орны зэрлэг сонгоны өлгийн нутаг гэвэл манайд л байна. Бас мэхэр гэж гайхалтай амттай, эмийн чанартай, иж шиттэй ургамлаар илүү баян билээ. Энэ хоёр бэлэн баялаг манай сумын үндэсний бэрээнд бахархал юм шүү гэдгийг онцлон тэмдэглэж, хайрлаж хамгаалan арвижуулахын чухлыг нутгийнхандаа захий та. За энэ бол одоо 1880-аад оны үед л манай өвөг аав Дамдин Зайран гэж хүн байсан байгаа. Тэр Дамдин Зайран гэдэг хүн бол энэ Өвсгөл аймаг Баянзүрх сумын энэ Бургаст гэдэг газар нутгалж байсан. Тэр үеийн одоо онгод дотор байгаа энэ асар дотор байгаа энэ хэнгэрэгний нэг хэсэг байна. Энэ бол ерөөсө шинээрээ юм шиг тэр үеийн зосон ч хэвээрээ байна. За хийц бол их сони юм байна энэ. Одоо энэ бол панер биш, ийм нимх модыг одоо ийм нимхэн хийгээд тэгээ энэ хадаас нь гэхтэр бол одоо Монгол хадаас дөрвөлжлөөд тавлсан ийм төмөр өөр хадсан байна. Тэгээ энэ бол бас ингээд одоо ер нь дуу бол одоо ерөөсөө нилээн дуу одоо гитараа хайрцаг шиг одоо иймэрхүү. За энд бол үдээсний хэсэг байна энэ үдээс. Тэгэхээр энэ бол одоо миний бодож байгаагаар манай аав бол Сүхбаатартай чацуу хүн байсан. Тэгэхээр энэ мод бол ерөнхийдөө нэг хэнгэрэг бол нийтдээ нэг 100 гаруй жилийн л одоо болоод байж байгаа байдал нь энэ. Тэгэхээр энд хаагарч хугарч гэмтсэн юм алга. Энд хамгийн гол нь малын арьсаас хийсэн малын хвшээ эн чинь цааны одоо юугаар хийдэг, арьсаар хийдэг тийм учиртай. За энэ асрын одоо байдал нь ч гэсэн модон хадаасаар хийсэн юм байна. За энэ мөн энэ дотор нь байдаг нэг иймэрхүү байдаг болов уу? Энэ одоо бариул юм байгаа юм. За энэгээр онгод бол ер нь тэгээд онгод юмаа дуудахын тулд энэ хэнгэргээл унаа нь болдог л гэж би ингэж өтсөн. Энэ бол одоо манай аавын л хэнгэрэг байна. Манай аав бол одоо бас зайран хүн байсан, Нямбуу зайран гэж. За манай аав бол Дамдин Зайран гэж одоо энэ Бургаастын Ар Бургаастын нутгалж байсан ийм хүн байгаа. За тэдний хүүхэд бол 5 бөө байсан байгаа. 5 бөөгийн хэнгэрэг бол бас энэ урдуур байдаг гэж би сонссон. За ингээд манай энд бол ер нь одоо бөө бол их олон. Жишээлбэл одоо Норуу Зайран гэдэг хүн тэр бидний сая явж исэн тэнд бас асар нь байдаг. Тэр бол цагийн ихээр одоо асар нь юу ятсан байна лээ. Цагийн ихээр бол асар нь одоо өмхрөөд унтсан тиймэрхүү байх жишээтэй. Тэгээ хамгийн гол нь энд бол ямар юм бэ гэхээр сүүлийн үед одоо үлдэж байгаа асар л энэ л болж таарад байгаа. Миний бодлоор энэ тэнд одоо бишгүй дээ олон асар байдаг. За иймэрхүү юм да. Тэгээ одоо энэ хамгийн гол нь энэ барьцсан энэ барилтаасаа л өдий болтол байж байгаа юм байгаа хэл да энэ. Чи энд бол энэ дан улуур байдалтай байсан. Дээдлийн дээвэр нь гэхэд одоо энэ л байгаагаараа энэ цагийн их юг давж ирж өдий болтол байна гэдэг бол бас л их сонин. За энд бол одоо модон хадаас нь энэ одоо заасан дүнз мөнж нь бол одоо нилээн бүх. Тэгээ сая бол эндээс 2 чамдаг гүйж байгаа нь бол бас л их сонин санагдаж байлаа. Над эзэнтэй чим шиг
Ингээд энэс нь бол бас сүүлд нь ингээд амын хаачиж байгаа юм л да энэ. Ингээд энэ нутгийн зон болон одоо энд бол энэ заан тэр биш. Энийг нэг хаяа ирдэм шиг байгаа юм цагаансараа. А би өөрөө багтаа аавтайгаа энэ цагаансараас энэ хойш айлд очих гэж явахдаа энд ирж сан юм тавьдаг юм байсан. Тэгээд тэрнээс хойш одоо эн чинь 40 гаруй жил миний мэдхийн 40 гаруй жил одоо би энд аавтайгаа ирж байсан тийм 40 гаруй жилийн өмнө. Дархад ястангууд эртний монгол хэл, соёл, бөөгийн шашин шүтлэг, ёс заншлаа цэвэр хадгалаа зогсоогүй. Нүүдэлчин зан үлээж цэвэр авч үлджээ. Түүхийн уудсанд нүүдэлчин монгол хэмээн тодотгосон монголчууд өнөөдөр суурин амьдралтай болж байна гэхэд хэлсдэхгүй. Харин дархтууд маань л нүүсээр өнөөхөрч нүүдэлчин ёс жаяг соёлоо хадгалсаар 21-р зууны усгийг алгасан. Гэхдээ соёл хүндрэлтний хөгжин дэвж халгаа гიშгэнээс хоцроогүй. Чингис хааны язгуурын шашин бол бөөгийн шашин байсан. Дархад ёсонд 33-аас дээш жил бөөлсөн бөөн нараа хайрхан хэмээн хүндэтгэн уламжилдаг уламжил заншилтай. Тус сумын нутаг мөрөнгийнхний агарын голын хойд уулын хард эртнээс нааш дахиж шүтэж ирсэн агарын хайрхан гэж бидний нандин шүтэн бий. Түүнийг ойр хавийн сумдын дархад ястан хүмүүс голлон дахиж шүтэж ирсэн ялангуяа баян зүрхийнхэн хуучны дүүрэгч бангийн хошуу буюу хотгойдууд бас ойролцоо нутгийн буцаж ястангууд бүр тагнал туваа баруун Монголоос ч хүмүүс ирж сүсгэлэн аргадаг байжээ. Агарын хайрхан гэж нэрлэгдсэн Баглаан удган 13-р зууны сүүлийн хагаст эзэн өвч зайсангийн үед амьдарч байсан эмэгтэй хүн юм а. Энэ удган цагаан адуучны техникийн сүлд болгон шүтдэг 33 хурмстын гал хар тэнгэр, оч хар тэнгэр хоёрыг эзэнэлсэн цорын ганц үе байжээ. Өвчин эмгэг, өр ширэнд баригдсан, архитарсан дорсон, ахуй амьдрал нь өөжил дэвчхэн болсон, үйл явдал нь буруутсан хүмүүст тусаан хүргэж ачилж авардаг өвдөстэй удган байсан учраас инхүү хүндэтгэн хайрлагцаар ирсэн билээ. Түүнийхүү хундасын аав буюу арилдээ бүргэд бөөн дархтын нисдэг 7 бөөгийн нэг охин судгийн ээж хэмээн дархад зондоо алдарсан удган байсныг ээжтэй хамт агарын 3 хайрхан болгон онголсон гэдэг. Эрт цагийн дэлдэн минь буюу минд зайран гэж 13 арвас 23 хувстай сүрхий бо, судгийн хайрхан, чалш бо, дугур зайран, татай бо, мангаа зайран, дамб зайран гээд дархад зуны олон сайн бөө удганыг нэрлж болно. Ер нь 14 дугаар зуунаас дархад нутагт төчтөрөн орж ирсэн шарын шашны эсрэг нутгийн бөө нар нийлж бөөгийн шашнаа хамгаалах зорилгоор баруун зүүн хойд хотгуудаа хүчтэй бөө нараа явуулж сууршуулдаг байсан тухай хуучвал домулан ярих нь бий. Сумын музей дагуугаас олдсон дэмчиг зайрангийн хэц сэнгэрэг, малгай, охин удагны бүрэн хувцас хадгалж байгаа нь түүхийн үнэт ховор олдвор билээ. Бөө нарыг натсны дараа хэц сэнгэрэг, онгоц шүтэйг нь тусгай асар байшин барьж залдаг ёстой. Ийм онгодын асар манай нутагт олон тааралдаг. Бөө нарын тус тусын онгод нь өөр даатах, залбирах, хэргийн учрыг олж хэлдэг тул тэр бүхэндээ тохирсон хэллэг дуудлагатай, таних даатах үгэнд дор бүрдээ ялгаатай, дархад ам бэлгийн давтагдшгүй чухал өв болон ирсэн. Сумын 3 дугааргийн нутагт саяхан болтол амьдарч байсан Тувааны Балжир удган, Хангай дэлхий, Лусын эзэн Тэнгэрийн олон од, нар сар уулын эзэн савдагт мөргөж бөөлдөх нэртэй удган байлаа. Одоо бөө мөргөлийн Монголын ард түмний унган соёлын дээд цогц, гүн ухааны домог зүй, орчин үе эрдэм чадлын хослол гэж үздэг болжээ. Тиймдээ ч хүндрэлтний ууган шашин гэгддэг үлээ. Дархад нутагт дээр үеэс уламжилж ирсэн хошин шог дуунууд их олон байл да. Тэрний одоо яг нэг нь одоо сон дуулъя да. Хар тарлан сардаг гэдэг дуу. Харал тарлан сарнан нэлгэй хараган тань таванаас наасар хавт
тань таржсэн явуулнаа хариуцл туужл хураажл цомлуулаад ирсэн чинь хой хавтага цагаан ч боогаан хой ярьцдгүй яасан томоо үч явбал таарн чи манайхаас гэсэн ла хоротэ ганхай тавин саран түлээгаан хай талдан уулгаал авас тайрчл хүрээдэл өгсөн чинь хай тарааган цагаан ч боогаан хай нөөрхтэй яасан томоо үч нөхөд тасурд явбал таарн чи манайхаас гэсэн хоротэ ганхай alo tu khait ben thap chang wat khai arak kwela mar ku hum na sung khai har da sung khar cham ba ga sol dal khai khek ti chil chi khamana ada na yo ta ta suri u trasin ya khaptan wa gin ta iten dim khashin shak to wa ti ma ta be tene sani ga ay ya wali 톱처럼 돌아갈 해 토마한 센슬 볼라 해 턱도 살아나 차려발 해 털게만 찰때 저러 쳐다 해 Iliste 강글 노토군 쉐베 저들 하러 이래 저허라 살아도 군 여러 저질 하러 군 Маанарыг их шооч дууч ус гэдэг дархад дуу нь ганган дуу, шог дуу гэсэн хоёр төрөлтэй. Дуу бүхэн дархад түнд байдаг бэлэг оюуны онцгой эрдэм бөгөөд нүүдэлчдийн дотроос аяндаа төрсэн хэрэглээний их утга, соёл, хүмүүжил сургаалыг агуулдаг. Өнөөг нь зарим шар хэвлэл хүнийг гутааж, доромжилсан, болхүдүүлэг гэлэгтэй байдаг бол дархад дуу, шүлгийн утга хэлцэн, давхар, далдын бүрхөвчин дор хүн тэрэгтэй утгыг үг аяндаа тохируулан цаг алдалгүй сануулж сургамжлан өгүүлдэг. Тайгийн оройгоор манраал ямар өдрийг ихүү хой. Тамиг татж маанаагаал ямар чамраг ихүү хой гэсэн олон төгсөн ганцхан дуунаас харахтал нэгийг хэлж нөгөөг сургаж байгаа нь харагдана. Энэ үндсэндээ дархад зооны доторх аман сонин, аман сургаал ухаарл гэж хэлж болно. Төрөлхийн ийм сайхан аман бэлэгтэй холж ухаантай хүмүүс олон байсан байгаа. Тэдний нэг нь Янжингийн Пунцаггүй бидний хэлдгээр пун ам байвлээ. Тэрээр зөөлөнгийн хүрээ шавлан сууж байсан зурхайч, эмч маарамб зөнч хүн байсан бөгөөд 100 нас наслаад ертөнцийн мөнхөсийг үтсэн ч үг сургаал нь одоо ч мөрдөгцөөр байна. Бас газар товчилдог, газар руу шаасан гадас эзүүлийг ээж дэлхийгээр үл хайрлах сэтгэж заавал ахуулж санаа намардаг. Домог Дэмбэл ам. Айл дурууд ажиглаж хараад гарахтаа 100 зохиодог үү чулуу. Хаалвал гүйж явдаг тэгцэр дэмбэрл. Домогт бөх дархицаан, жарлаа хэмээх дашням, жантуу заанууд, номын их багш, соён гэгэрлэгч, эс дүүжи, гончиг, жавцангийн ёндан нарыг дурсахгүй байхын аргагүй. Одоо яг 10 жилийнх ойн төрж байгаа. Манай Маанар сонин бол мартагдсан, гээгдсэн түүх судрыг сэргээн гаргах зориулсан ийм сонин. Нэг хэлбэл одоо дархад зооны түүхийн тавчаа гэж хэлж болно. Тэгээ манай сонинд одоо олон сонин хүмүүсийн тухай зарим бүр өвлгөр домх шиг болсон тийм усуудын тухай их гардаг. Тэгээ тухайлбал одоо Дэмбэл амгын тухай нь 2 дахь дугаар дээр гарч ирсэн байна. Тэгэхээр Дэмбэл амгаа бол их сонин. Одоо хүүхэд, газар, тэнгэр, лус савдагтай их хайртай.
одоо хүүхдэд бол дандаа таарлцсан газараа хүүхдийг нялхуурхан гэж өгөхөрдөг. Чихэр өгж байдаг. Том юм киноны одоо дугуй хайрцаг өөргөлж явдаг өөрөвчин дотор нь тэндээсээ дандаа яотон гаргаж ингэж хүүхдүүдийг шагнаж байдаг ийм хүн байсан. Тэгээ энэ хүний тухай бол үлгэр домог шиг зарим нь бараг өнөмшмээргүй их сонин сонин юм их ярьдаг л дээ. Тэгээ энэ шил ярианаас яхад өлийн халзан даваан дээр хэдэн морьтой хүн явж явахад Дембэл амгаа өмнө нь гიშгэж явсан маа алхаж байсан. Ихэвчлэн явганд явдаг хүн байсан. Тэр нь морь унж явахын үзээгүй. Тэгээ баг залуудаа зөөлөнгийн хүрээнд шавилж сууж байсан гэж ярьдаг юм. Тэр өлийн даваан дээр таарахт нь та одоо хаа хурч явна харанхуй орой боллоо гэж хэлэхэд бол ламбууд гисэн мөн л да. Өө та нар явж байна. Над санаа зовлтгүй би ингээд айл тончно гэд. Тэгэхээр эдгээр чинь одоо 2-3 хүндий огтлоод хөнгийн хүндийд ирэхэд Дембэл ам урд нь ирсэн сууж байсан. Нөгөө тэр цаана алхаж явсан хүн тэр морьтой улсвал мэдээж одоо гайгүй сайн давхиж ирсэн байгаа. Тэгээ нөгөө улсууд маш их гайхадгүй одоо та яаж яваад ирв гэсэн. Та нар харин яасан удаа явдгийн шахуу юм яриад сууж байсан гэж. Тэгээ ийм тохиолдол бол одоо их олон бий. Энд одоо дүүжигаа, дэмжихгүй, гоон бугаа тэрийн дурсамж байна л дээ. Хөхүүгэн багш хүртэл ярьсан байгаа. За тэгээд одоо цолгүй болохоос жинхэнэ одоо эрдэмтэн гэж хэлж болохоор дүүжи багшийн тухай бас их гарч ирсэн. За манай одоо зөөлөнгийн хүрээний амьд сэрүүн үлдсэн сүүлчийн унзууд байсан л дээ одоо бурхан болцсон. Бараг 100 нас зоогсон. Одоо Пон амбагийн тухай. За тэгэл зөвхөн баян зүрхч биш. Улаан уул эренчлэн цагаан нуурын сонин содон улсуудын тухай бол манай сонинд их нийтэлж байсан. Тэрний түүхийн сонин. Гэхдээ дан одоо түүх хичээд байдгүй. Бас орчин цагийн юм шинэ амьдрал, шинэ цэцгэлэлт ургаж гарч ирж байгаа шинэ залуу үеийн ажил амжилт үйлсээс бас сурталчилдаг ийм санал да. Манай сургууль 1940 онд 42 сурагчтай, 2 гэртээ, 2 багштайгаар цагаан голомонд байгуулагдаж байсан. Би бол одоо энэ сургуулийн анхны сурагч. Би 1951 оноос 90 он хүртэл багшилж дараагаар одоо төгсөлт хийсэн. Зэн төгсөлтөд байна одоо анхны шав энэ аяр зан хүртэл одоо сууж байгаа. За би энэ багт тэтгэврт гарснаас хойш албан бус сургалтанд нэг 104 хүүхэд хамарсан. Энэ хамарсан хүүхдүүдээс танхимын сургалтанд орсон. Энэ тестлийн одоо Даниэл тестлийн юугаар амрагдсан юм байна. За би 9 дугаар өнөөгийн 3 дугаар өгийн харьяат хүн миний өссөн бүгд ахуунаас бол хавчиг, тэгцэр, логш, хөнгийн хөнди энэ хавийн одоо үзлэн сайхан газар миний бүгд ахуунаас өссөн. За би 11 наснаас нийслэл Улаанбаатар хотод сургуулийн мөргөөж орж ирж сургууль төгсч мэргэжил эзэмшсэн. Гэхдээ өөрийн өссөн төрсөн нутаг үзэсгэлэнд баян зэрэгтээрээ албан ажиллаа амралтаа ер нь ойрхон байнга эргэж ирдэг юм аа. Дэлгэр мөрөнгийн сав, цас дүндэр элэгтэй нуруу, цагаан адрын ус, гурван баян уул гээд байгалийн тансаг баян зүрх сумын цайлган нарсаг сэтгэлтэй хөдөлмөрч зонгууд та бид өнөөдөр 70 жилийн огоон ёсол төгөлдөр тэмдэглэж байна. 1680 оноос эзэн богдын дархан шаваар дөргөдөн дархалагдаж явсан дархад түмэн 293 жилийн дараа ардын хувьсгалтай золгож тэдний амьдрал оюун санаанд түүхэн эргэлт гарсан юм а. Дархтууд тэр дундаа баруун отгынхан ардын хувьсгалын үр хэргийг халуун дотн дэмжин хүлээн авч үйл хэрэгт нэвтгтээ оролцож байжээ. Үнэн дээр ардын хувьсгалаас өмнөх дархтууд манжийн хилийн харуулын дээсээр хязгаарласан дэндүү бөглөө нутаг байлаа. Тэр үед дархтууд манжийн хил буюу хайж харуулын хилийг харуул зангийн тусгай зөвшөөрлгүй алхан гарах эрхгүй байсан. Агар оглог хавчуу, цагаан гол бэлтсээр тэрхүү хил байсан гэдэг. Бас гол ус, жалга дов, технэрэ талдсан, бөөгийн шишнэрэн өөр хорондоо дэмцэлзэж хүн амын өсөл зогссон
бичиг үсэг үндсэндээ орхигдсон хамгийн ядуу бүдүүлэг мөх зам руу орчихсон баг ястан байсан гашуун ч гэсэн түүхэн үнэ. 1921 оны 6 дугаар сарын 16 туссан минутаг алаг хатанд болсон ширүүн тулдаанд улааны цэргүүд нутгийн олон хүний дэмжлэгтээ цагааны оргодол бүрөөнөө шүүбэн нарыг дарсан ардын хөсгөлийн түүхэнд бичигдэн үлдсэн юм а. 1933 оны 10 дугаар сард Баянзүрх сумыг байгуулж улаан улс сумаас тусгаарлан 499 айл өрхийн 1000 орчим хүн 125 тэмээ 4213 адуу 673 монгол 1314 хайныг 6849 сарлаг 23394 хонь 12757 ямаатагаар хайсан хамрын аманд анхны галаар асааснаар сумын түүх эхэлсэн. Сумыг зохион байгуулахаар аймгийн яамнаас сийлэгд орж идэх хүн ирж анхны хурлыг хийлгээд ард онлын саналыг утал хэлцэж сумандан Баянзүрх хэмээх нэрийг өгч 9 баг байхаар тогтоод сумын дараагаар Сэрэтрийн дэмчиг нарийн бичгэн дараагаар Шарвын жүгдэр нарыг тохион томилж байлаа. 1933 онд шуудан холбоо, хүн мал эмнэлэг, хувь нийлүүлсэн хоршоо, 1936 онд 20 гишүүнтэй Монгол Ардын хувьсгалт намын үүр байгуулагдаж дараагаар нь Жимдийн сандагд оржийг сонгож 1937 онд Монголын хувьс залуучуудын эвлэл 1938 онд эмэгтэйчүүдийн зөвлөлт тус ус бий болжээ. 1956 оны 3 дугаар сарын 1-нд очин нэгдлийг байгуулж Цэдийн шинх хөвгнийг дараагаар сонгосон бөгөөд дараа нь жижиг дөрвөн нэгдэл байгуулагдаад 1958 онд нийлж соёл нэгдлийг үүсгэж Цэрэнгийн зүгдэр намжлыг дараагаараа сонгожээ. 49 оноос эхлээд бригадын дарга, багийн дарга, хоршааны дарга зэрэг ажлуудыг хийж явлаа. За нэгдлийн цахилгаан станцын анхны дарга зэргийг хийж яваад ингээд нэгдэлд сүйдээ ажиллаад нэгдэлд 1959 оноос 89 оноо хүртэл нэгдлийн орлого дарга хийж явлаа. Нэгдэлд байлаа. За ингээд энэ хугацаанд нэгдэл маань анх байгуулахдаа 50 мянган малтай байсан. Сүүлд нийгэмчлэгийн үе болоход нийгэмчлэгтээр малаа өсгөж хөгжүүлээд ингээд одоо 100 мянган мал болгож гишүүдтэй гараасаа. За нэгдэл чинь нэлээд тогтсон. Нэгдлийн аж ахуйн асуудлыг бий хариуцж байсан. Самарам, цахилгаан хөрөө ингээд барилга, дархан, мужаа бүх зүйлүүдийг одоо тэнд бүү болгож ингэж ажиллаж байлаа. За энийг үзэж байсан. Манай 50 төрлийн техник, 50 техниктэй байсан. 100-аад одоо техникийн жолооч 100-аад байсан. За ингээд тэрүүн дотор сайн ч ажилтдаг, муу ч ажилтдаг хүмүүсүүд байсан. Тэгэхдээ техникээ бүрэн гараашуулж чадсан байлаа. Манай энэ асуудлыг манай аймгийн хөдөө аж ахуйн удирдах газар чиг бас үнэлж чиглэж байсан тийм явдал бий. За тэгтээ төвлийн цагтуул техникээ бид эрдэ гадаа байлгадаг хөдний гараа их учраас тэнд гараашинд хийж ажиллаулдаг ийм л байлаа. Ийм байсан. За тэгээд мал маань яг өсч байсан, утар нүүдэл хийж байсан. За нэгдлийн одоо нэгдэл байгуулагдж байсан тэр үед чинь эрдэл 10 жил сайхан жил болсон баг. Бусад жилүүд нь одоо дандаа ган гачаад зудаан байдалтай болсон. Зэрэгэлдээ Түнэл сум руу утар хийж байлаа. Түнэл сумтай одоо нэлээд хамхайн байсан. Манайх ч одоо их сайн ч ажиллаж байсан мэт Түнэл сумын жидаа сайн байсан. Тэгэхдээ бид мэлтгэлийн малыг жингийн тэрэг түнлийнх нь одоо их гайхдаг байсан. Одоо нэгдлийн дарга нь очиж үзэж одоо удирдах хүмүүсүүдтэйгээ очиж манад хүчээж байсан малыг үзэж байсан. Хилдэж байхаа маань үзэж байсан. Бид эрхэлд малаа гэхээр 90 хоног маань л одоо 44 хил татаал, цэвэр татаал ингээл гардаг байлаа. 1938 онд Цэргийн албанд явж дорноо таймаг 5 жил Цэргийн алба хааж нутагтаа халагдаж ирээд 1945 онд багаан даргаан ажил хүлээж авч суманд байгаа даргаан ажлыг 15 жил хийгээд тэгсэн улсаас ажил төрөлчин сайн хийж гэж алтан гадаас одонгоор намайг одоо шаангасан. Тэр шаанлаг хүлээж аваад хойст нь
тэгж байтал 1959 онд баг татан богдод баррикад байгуулагдсан. Тэгсэн баррикадын төдөөжийн нэгдлийн баррикадын дарга тэгээд намайн хэсэг тоовэрт гिचэн ажил 25 жил хийсэн. 1940 онд Баянзүрх сумын баг сургуулийг байгуулахад анхныхлаар заны цэнд очир ажиллаж байв. Баянзүрхийн өнөөгийн хүрсэн амжилт бүтээлийн цаана сум орон нутгаан сайн удирдах байсан үе үеийн дарга нарын хөдөлмөр бүтээлийг дурдахгүй байхын аргагүй. Одоо тэднийхээ төлөөлөлтөд та бүхнийгээ уулзуулъя. Би Баянзүрхийн ард түмэнтэй хамт ажиллаж амьдарч олон жил болсон. Ийм хүн юм аа. За энэ хугацаанд бол манай Баянзүрх сум бол ард түмэн ажилласаг нөхөрсөг одоо хийх гэсэн санаачилсан зүйлийг бол дэмждэг, биечлэн хийдэг. Ийм одоо бүтээлч ард түмэн. Тэр чанараараа бол Баянзүрх сум бол өргөлдөх дээдэлж өсч өндөөж одоо ингэж мандаж явсан л да. Одоо анх 1933 онд байгуулагдсанаас хойш л одоо энэ Баянзүрхийн нутагт оршин тогтнож амьдарч ингэж яваа. Одоо 100 гаруй мянган малтай ийм том сум болсон. За энэ сумын онцлог гэх юм бол одоо байгаль цагуурын эрсдэс уурын мэсгэлтэй бэлчээрийн даац муутай нутгийн ихэнх ноёмод хад асхтай уулын өвсгөхөд одоо нурууг шараатай элсэн цэр хөрстэй ийм газар л да. За энэ чанараа бол зайлшгүй амьдралын шаардлагаар аль эртнээс нааш отор хийж ингэж уламжилсан ийм амьдралтай газар байсан. Анх улаан уул гэж яхад баруун бие гэж одоо нүүдэг. Өвөл бол энд ирж өвлжээд цагаан сарын өнгөрмөс одоо шишгтэй нутагт очиж одоо зусаад ингэж нүүдэлсэн байгаа. Тэгээд наашаа тасарч бие даасан сум болсон. За сүүлийн жилүүд бол одоо байгаль цагуурын их хүнд бэрхшээлтэй учраас одоо сумаасаа бол 200 гаруй километр газар явж отор нүүдэл хийж байна. Тухайлбал одоо Тариалан Эрдэнэ уулган Түүнэл Тосон Цэнгэл Алаг Эрдэнэ гэдэл одоо ингэж олон жил нүүдэл хийж байгаа. Энэ чанараараа бол одоо мал нэсч малын үйлдвэр ухсаа сайжирч ингэж одоо яваасан л да. Энэ суманд бол яг миний ажилласан хугацаанд бол ард түмэн бол одоо маш их хийсэн. Энэ ард түмнээс бол маш их юм би сурсан. Одоо Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтсан цолыг одоо гол үндэс суурийг бол энэ сумын ард түмнүүд бүрдүүлж өгсөн гэж их баяртай явдаг. Энэ одоо энэ завшааныг одоо ашиглаж талархаж явдаг бас ташрамт хэлхийг хүсэж байна. Тэгээд энд одоо байгалийн бас зам харьцааны хувьд их бэрхшээлтэй газар юм. Олон дам одоо өндөр мөрөн одоо ялангуяа мөрөнгө годойг өвөл явуулж ажил үүрэг гүйцэтгэл бэрхшээлтэй. Тийм учраас одоо анх эмтэн голын замыг одоо зассан. Тэрний дараа бол одоо хуучнаар бол баригадын нутаг одоо тэр сумаасаа тасарчдаг 5 сараас эхлээд тийм учраас мөрөнгө голд одоо перваас тавьсан нэгдэл өрөнгө хүчээр за энэ бэлцэн гол гэж бас үйлээд хөл буугаад гаргадаг байсан тэрийг зассан. Тэгээд сүүлийн одоо үед одоо энэ чинь мөрөнгөний төрлөө талын замыг одоо нямс хөрөнгөд дарга байхдаа асуусан байгаа алтраг ингээд хамрын даваа гэдэг ингээд зам харьцааны хувьд бол одоо бас нэлээд шийдвэрлэгдэж байгаа. Энд бол олон сайхан боловсон хүчин итгэх зүтгэлтэй одоо ийм улсуудтай би хамт ажиллаж байсан дэх бахархаж байдаг. Тухайлх юм бол одоо манай намын дарга нар сайн улс байсан тухайлбал одоо базар аргачлаа гэж хүн байлаа да. Нэгдлийн урлагч Ловсон гэж хүн байна. Одоо
сургуулийн захирал тэр биш. Тэгэл баригадын дарга нар одоо бади хөхрөө гээл одоо сайн одоо энийг сансан хийх гэснийг бол хийдэг захиан байгуулдаг би юм бол сайсан. Тэгээд энд бол энэ хугацаанд бол одоо нэгдэл өөрөнгө хүчээр сумын төвөө тогтч болох ийм ажил хийсэн л дээ. Тэгээд одоо тэр үеийн югаар бол 20 сая төгрөгийн одоо барилга өгсрэлтийн ажлыг хийсэн. Тухайлбал одоо сургуулийн 300 хүүхдийн байр 75 хүүхдийн сууц 2. За худалдаа бэлтгэлэн за нэгдэл бол клэв контор гэдэг одоо ийм зүйлүүдийг хийсэн л дээ. Энэ хугацаанд бол одоо энэ хөдөлмөрч чанараараа ажилч хичээнгүй идэвхтэй байдлаараа бол энэ ард түмний амьдрал ерөөс өөрчлөлт гарч байгаа гэж ойлгож байд юм. Одоо чи харж байхад их сайхан өшөө их хөгжсөн сайхан болсон байна. Одоо энэ чинь одоо мал их өссөн айл болгонд одоо олон хайнгийн шартал тэмээтэй одоо мал нь таваарлаг болсон ийм их сайхан амьдарч байгаа юм байна. Тэгээд энэнд бол одоо талархаж илэрхийлээд одоо 70 жилийн ойгоо ажлын өндөр амжилтаар огтаад одоо тэгээд элгээрэн амгалан төрлөөр төвшин амгалан сансан бүхэн одоо бүтэж байх элзээтэй сайхан юрал дэвшүүлье. Манай бол юу малчин гаралтай ажилчин тийм хүн байсан юм аа. Тэгээд анх нэгдэл байгуулагдахад нэгдлийн анхны гишүүнээр элсэж цаашдаа 400-аас 500 төлөх хон маллаж байсан юм. Бид бол 10 хүүхэд байсан. Манай бол ерөөсө биднийг ажил хөдөлмөр хийх, уламжлалт заншилд сургахад маш их одоо заавар зөвлөгөө өгдөг. Бид бол тэр эцгийнхаа заавраар ажиллаж байсан. Нэгдэл байгуулагдсан тэр тухайн үед ерөөсө ердийн хөсг чиг бараг цөөхөн машин дэргэж үгүй. Тийм үед би нэг ахтай ах үед хоёр аавтайгаа гурвуулаа модог чирчвэж хон мал хашаа барьж хадлан бордаагаа нь бэлтгэж ингээд төлийн бүрэн боожоолж цаашдаа тэгээд үйлдгэн бүх зүйлийг биелүүлж ингэж ажиллаж явсан юм аа. Тэгээд 64 онд манай улсын авраг малчин болсон. Тэгээд сүүлдээ ерөөсө малласаар яваал. Тэгээд нас төгссөн бид чиг тэр зуршлаар ажиллаж яг олон түмнийхээ дэмжлэгээр фермийн эрхлэгчийг би нэг 10 гаруй 20 шахуу жил хийсэн. Сумын авраг, аймгийн авраг хүртэл ард түмний дэмжлэгээр явсан. Тэгээд бид аруулаа. Бид нар бол бүгдээрээ байгаа, бүгдээрээ малчин. Манай ах дүүнэр бол ирэн маллаж хариуцсан ажилда бол эзэн болж явдаг юм аа. Би ч 10 хүүхэдтэй манай хүүхдүүд ч одоо бас малчин ажиллаж яваа. Иймэрхүү амьдралтай явж байна да. За энэ жилийн баяр бас гэж байгаа явдлуудад би хөндөс сэтгэлтэй байна. Ингээд одоо манай сумын бүтээл хөдөлмөрчд бол ирээс одоо хэдэ цагаас нааш одоо их бүтээл хөдөлмөрчд сум орны татварын улсын өмнө хариуцсан үүрэг ажлаа сайн хий, сайхан амьдрий гэсэн одоо ийм бодол сэтгэлтэй явдаг ард түмэн гэж би их баяр багталтай бод явдаг. За ингээд цаашдаа бол одоо залуучуудад заах хэлэхэд ирнэ одоо манай залуучууд бол одоо ажил залхуурахгүй эрт босч ажлаа сайн хийсэн зохион байгуулсан юмнаас одоо залхуурдгүй ийм байх асуудал бол маш чухал гэж бодж явдаг. Ахмадын хувьд одоо сургамж болж хэлэхэд гэж бодж явна. Нэгдүгээр, хоёрдугаарт нь одоо залуучууд бол одоо сүүлийн үед арх уудаг, тамхи татдаг одоо асуудлыг бол ихээхэн одоо бодож үзүүштэй гэж ингэж боддог шүү. Одоо хэдэ цагаас нааш монголчууд бол ирээсээ арх уух, тамхи татахыг бол Ахмад настай усуул гэхээс залуучууд бол тэгж байсан удаа байхгүй гэж боддог. Энийг бол цаашдаа бол одоо ерөн болгоосаа гэж боддог. Баригадын даргын албаас явхад
ууж явсан юм чиглэл нэг зэрэг таардаг л байсан л да зүгээр нэг зовоогаад байх юм юу байх вэ зүгээр бас наан цаана болдог юмнууд байсан зүгээр бид нар бол ажил хийлгэхдээ хүнтэй өөрөө мөр зэрэгсэн оролцож одоо тэр үнтэй хамт хийдэг. За хашаа барьдаг гэхтэл улсуудаа дагуулж очиад хамтарч өөрөө нэг модон өргөлтж өгөөл ингээд хийгээл дуусаад явсан загтал хашаа маань хашаа болсон гэж үзэхээс биш өөрөө өчгөөд ард нь хөвтөд байсан юм байхгүй хэдэл ажил нэлээд бүтэмжтэй юм уу гэмээр ийм л байдаг байсан та. Тэгэхээр одоо бид нар бол одоо нүүдэл хийгээд явахдаа бид малаа өөрснөө биеэр явуулсаар хүргэцэж байсан хаа хүрдэг газар нь хүргэж өгөөд ингээд эргэж ирдэг байсан та. Тэр ч бас л тэгэхгүй бол ягаа бол ингээ бол тэгээ болов гэж болдгоо ийм л байсан та. Тэгээ хамтран ажиллаж хамт өрг гүйцэтгэж яваа асал маань энэ бас хэрэгтэй юм л гэж бид ингэж үзэж хийдэг байсан. Энэ бол чухал юм л гэж бид үздэг байсан. Чухалч байсан. Би одоо 20 жил мөр хийж байна. 1900 ардын хувьслын 61 жилийн ойгоос хэлмээр байсан. Би их олон хайрг төр авсан гэж одоо өөрийгөө боддог. Манай суманд мянгат малчин одоо 5 байдаг. Тэрний 2 дахь нь би болсон. Ингээд би 1999 он эцэст одоо мянгат малчин болсон. Мань 99 онд над аймгийн аврагуу яач бас болсон. Би 1972 онд анх зэрэг явсан. Тэгээд 72-аас 75 онд зэргийн албай хаасан барилгаа ингээд дархан хотод. Тэрнээс ирээд би 3 жилийн худалдаа үйлчлэлийн ангид өөрөнгөө сумд аганд 3 жил хийсэн. Тэрнээс хойш 9 жил одоо хонь маллаж байсан. Тэр хугацаанд яг бас аймгийн авраг малчин болсон. Тэрнээс хойш одоо энэ хүйжил болж одоо ардаа жоохот малчин эрхэлж одоо маллаж ирсэн. Тэгээ 99 онд мянгат малчин болсаа. Тэгээд одоо цагч одоо багийн дарга ажил одоо 8 жил хийж байна. Сумын төвийн багийн дарга нэг 5 жил хийлээ. Тэгээд сум энэ түүхэдийн ард иргэдийн амьдралын дунд одоо энэ сүүлийн амьдралын хэдэн жилээр зориулаад ингээд явж байна. Яг ажил төрөл одоо гайгүй боломж явж байгаа. Яг ат нутгийн нард иргэдийн дэмжлэгээр ажил төрөл сайн байгаа. Одоо энэ суманга 70 жилийн ойг өгтөж 2 сая 350 мянган төгрөгийн үнэтэй ийм соёлын төв хандвар зөвлөж ингэж соёлын төв бариулж дуусгаад сая одоо 70 жилийн он баярын өмнө ард иргэдтэй нээлт хийгээд ингэж хүлээлгэж өглөө. Тэгээд одоо энэ жилийн хувьд бол энэ ханга дэлхийн маань одоо гангачиг болж байна. Отор нүүдлийг маш сайн зохион байгуулахын зайлшгүй шаардлага байна. За өнгөрсөн жил отрын нутгуудад Дулаан сумын нутагт одоо бүх багийн дарга нартай өөрийнхөө зэнданд одоо уулзаж бас өөрчлөн хэдэн айл уруулах тохиролцоо юмнуудаа хийсэн. Тэр багийн дарга нартайгаа очиж уулзсан. Одоо мөн сумын маань удирдлагын гуулсуудтай хамт яваад энэ отор нүүдлийн ажлыг одоо сайн зохион байгуулвал энэ жил бид одоо тэгэхгүй бол энэ нутгаар маань бол маш хүнд байдалтай байна. Одоо ингээд чинь 7 сарын 20-д 10-д ингээд гарчлаа. Одоо ургаад одоо 8 сарын 20-д хүртэл ургана гэхэд одоо бол энд өвлж ямар ч боломжгүй болж байна. За өөр одоо ойр зүрийн ажил гэвэл одоо тэгээд одоо ирэх жил маань сонгуул болох гэж байгаа. За сонгуул болтол одоо жил албан үүргийн нард иргэдтэй ингээд дэмжлэгээр сайн хийж гүйцэтгээд ингээд сонгуульд нь сайн байлтгаа сонгуулийн сайн зохион байгуулж өгöd. Ингээд одоо энэ 4 жилээр би багаан дарган ажлыг одоо өндөрлөе гэж бодож байгаа. Тий. Мөн худалдаа бэлтгэл ангийн дарга байсан Явцангийн Ёндон, нарийн бичгийн даргаар ажиллаж исэн Гөвгөн гүгийн Цанглаг, соёл нэгдлийн орлогч даргаар 20 гаруй жил ажилласан Очрын Ловсон, сумын намын үрийн даргаар ажиллаж байсан Гончгийн Лавга, Дэлгэрийн Базраарагчаа, 8 жилийн дунд сургуулийн анхны захирал Дамбаж Ямцын Тэрвиш, Пүрүүж Яврын Лавгсрун, сумын малын хэмжээний салбарын эрхчээр ажилласан Бүгд найрамд Монгол улсын малын гавьяа тэмч Цэвлийн Ядам гээд дээд мэрэгжлийн зоо техникээр тасралтгүй олон жил ажиллаж, одоо сумын ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа Дашин Дорж, сумын нарийн бичгийн дарга, багийн даргаар олон жил ажилласан Шаар Бачир, Алдар Туулчин Долгор, Чимэд, олон багцуултай гэж нэрлэгдсэн Даштава, Бүгд найрамд Монгол улсын худалдааны гавьяат ажилтан Миждийн Энэ биш, Бүгд найрамд Монгол улсын авраг малчин Олдтын гүн
Очрын алтан гэрэл, Чимэдийн Шагдар, Маруш, Самбуугийн Шаарав, аймгийн авраг малчин Чимэдийн Пүрүүжав, Чимэдийн Нордов, Сономын Ядам, Долгор, Хоогнай, Андрэ, Дамданбазар, Лувсандамб, малын өмчээр олон жил ажилласан Сахал хэмээх Жалцвын самдан, баг баригадын даргаар үртэй ажиллаж байсан Хөхөөгөн, Найдан, Бади, Бүжи, Сэнгэ, Хөхри, Мачуухай, Цамб, Сүйд осны зовоодын масчир Эренчин, Шинийг санаачлах Содном, Дотгон банчиг, механикч Пүрв, Тогтоол, хүний багымч Сандаг, Сайлчин Долзод, Цэрэн Дэжид, Үржин, Нягтлан бодогч Дэмчиг, цоодлон нарын олон сайжуудыг нутгийн олон дурсах дуртай. Мөн шинжлэх ухааны доктор Дүвжир, Бат тогтох, Мархааху, Батбайм, Мянгууд орж, Чөлөөтөвхийн олон улсын хэмжээний масчир Даваасүрэн, аймгийн арслан Адиасүрэн, санын спортын масчир Дашка, боксын олон улсын хэмжээний масчир Баттөр, халах голын дайнд оролцож явсан Ахмад дайчин Хэл Овсандамб, Дондгийн Төмөр Хөрөв, Хөхөөгөн, Монгол улсын гавьяач багш Жэн Ямсран, Монгол улсын хөдөөжихөн гавьяач зүтгэлцэн Жигжигэ, Монголын зохиолчдын эвлийн хорооны шагналт хүүхдийн зохиолч Батчаргал нарын олон 10 сайжуурын бахархдаг. Баянзүрхийн ажил үс дандаа дардан өөдөө байгаагүй. Түүхийн нэгэн үеийг жишээ болгон авч үзье. 1970 онд суманд манд олноороо хорогдсон нэгдлийн эдийн засгийн үзүүлэлт муу, сумын албан газруудын ажил суларсан, ард түмэн нэгдэлчин гишүүдийн амьдрал тааруухан, улсын төлөвлөгөө үзүүл тасалдaltaй байсны улмаас аймагтаа сүүлийн 21 дугаар байранд орж байсан тэр үед нам засгаас ажил сайжруулах, ард түмний амьдралыг дэвшүүлэх даалгаврыг өдөрлөгдөн өгч байсан байдаг. Энэ даалгаврыг биелүүлэхийн төлөө нам төр захиргаа бүх байгууллага ард иргэд нэгдлийн гишүүд эвсэн хичээж хүчээ нэгтгэн эзэв зүтгэл гаргаж юуны өмнө сум нэгдэл баригадын төвөнд барилгажуулах, тогтчуулахад анхаарч сум нэгдлийн барилгачдын хүчээр 8 жилийн дунд сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байр, 75 хүүхд суух дотуур байр 2, их эмчийн салбарын барилга, бригадын бага эмчийн салбар, сумын клуб руу буюу соёлын төв, худалдааны байгууллагад дэлгүүр, агуулах, нэгдсэн контор, холбооны барилга, мужааны цэг, цахилгаан станцын барилга, мал эмнэлгийн салбар, 20 машины гараж, халуун усгээд олон барилга байгууламжуудыг нэгдэл улсын хөрөнгөөр барьсан юм а. Цаашлбал байгалийн эрхлээс гарахын тулд улсын төсвийн хөрөнгөөр бэлтгэл гол дээр 78 м уртгүүр мөрөнгийн голд первоз тавьж ард түмний амьдрал эрс сайжирч эхэлсэн түүхтэй. Ардчил зах зээлийн өнөөгийн үед манай сумынхан нэг их түүртэй сүйд болоогүй нь эртний уламжил ясны хөдөлмөрч зан үйлтэй холбоотойг дээрх тоо баримт нотолж байна. Ардын засгаас авсан алдаснаа сургамжлан арчил эрх чөлөөг шударгаар эрхэмлэн авах гээхийн ухаанаар амьдрэх нь цөөхөн бидний язгуурхийн эрх ашиг эвэ юм шүү гэдгийг энэ ялдам та бүхэндээ сэтгэлээсээ хичээнгүлэн хүсье. За манай Баянзүрх сум бол одоо байгалийн үзэгдэнтэй сайхан одоо газар байдаг. Баянзүрх сумын одоо төвд маань одоо хоёр сайхан одоо гол урсдаг ушгийн хүрхрээ, ушрын хүрхрээ гэдэг сайхан хүрхрээ бол байдаг. Баянзүрх сум бол ер нь одоо миний хамгийн очих дуртай сумын нэг. Баянзүрх сум бол одоо анхнаас нь одоо арчлыг дэмжиж явдаг. За улсын хурлд 2000 онд одоо нэр дэвшээд очихт минь одоо намайг халуун дотноор хүлээж авсан ийм сайхан сум. Баянзүрх сумын одоо сумын захиргаа одоо удирдлагууд их сайхан харьцаатай төрийн үйл хэрэгээ бол одоо бас сайнаар ингэж явуулдаг ийм одоо сайхан хамт олон гэж би баярлж явдаг. За нийт Баянзүрхчүүд маань бол ер нь тийм эрмүү сэтгэлтэй ийм сайхан хүмүүс байдаг. Баянзүрхт нутагт очихд одоо залуучууд нь одоо үйлчлэг үзэгнүүд бол одоо дүүрэн ирээд одоо их соёлтой сайхан ингэж одоо цагийг ингэж өнгөрөөдөг ийм одоо заншилтай би бол одоо харж мэдсэн. За Баянзүрх сум бол одоо байгалийн хувьд бол одоо өндөр одоо уулуудын одоо дунд байдаг. Хотор
одоо бэлчээр багтаа ихэнх нь одоо нүүдэлж одоо бас хоторлож явдаг. За Баян зүрхчүүд маань бас одоо нэлээд олон одоо малтаа тийм сумд одоо ордог. Баян зүрхчүүд маань одоо хөдөлмөрчийн сайхан хүмүүс байдаг. Ингээд одоо Баян зүрхийнхээ одоо цаашдын одоо хөгжил энэ хүмүүсийн одоо аж амьдралд одоо хамтарч ингээд ажиллаж явхад бол надад үнэхээр таатай сайхан сэтгэл төрж байдаг. За бид нэр 1989 оны хөвөл ардчлалын салхилж ардчлалын тухай яригч үеэс эхлэн Баян зүрх суманда тухайн нутаг дэвсгэр дээр одоо ардчлалын юг ярьж ирсэн усуд байгаамаа. Ингээд 1989 оны өвөл одоо бид нэр хөдөлмөрчдийн нэг цуглаан дээр одоо хувийн малыг одоо хязгаар тавихгүй байя. Тэгээд ер нь бол одоо сайн юм яриха боли ерөөсөө муу юм бас хамт ярьж ив. Ер нь одоо алдаа дутагдал байна. Энийг бол одоо байнга ярьж ив гэсэн ийм одоо үндсэн ийм концепт дэвшүүл тавьж ингэж одоо ажиллаа хийж байсан байна. Ингээд бид нар бол 89 он 90 он гээд одоо сумандаа одоо анхны одоо нам байгуулсан. За энэ намын одоо байгуулсан улсууд бол одоо жишээл одоо манай байгаль орчны хяналтын байцаагч энэ хөрвөө маань ингээд байж байна. Тэгээд энэ бид нар бол одоо сумандаа анхны одоо арчилсан нам, үндэсний арчилсан нам, социал демократ намыг байгуулж ингэж ажиллаж байлаа. Манай Баян зүрх сум арчилсан намын 200-аад гишүүнтэй. За би гишүүтэйгээ дийлэн болгохын саналаар 2002 оны 11 сард намын дараагаар сонгогдож энэ үүрэгт ажлыг өнөөдөр хүртэл хийж явна. За энэ хугацаанд хийсэн ажлууд тэгэхээр одоо манай орон нутгийн өвчин сонгуул хайсын 2 дугаар ахт манай намаас нэгдсэн Батбаяр ял байгуулсан. Энэ нь манай Баян зүрх сум бол арчсан уурсгал ялсан цагаас хойш шинэ үндсэн хууль батлагдсан 1996 92 оноос хойш манай Баян зүрх сум бол энэ арчлалыг тууштай дамждаг ийм сум. Энгээс би бахархаж явдаг. Алтаргийн голын замыг ажлын сайнаар заслаа. Асман бүхийн махыг рааны сайнаарж ажиллаа. Булан тохойн замыг булчингийн хүчээр заслаа. Бүхийн гатуу махыг ходоодны сайнаар шингээлээ. Эрен нугийн замыг эрийн сайнаар заслаа. Эрээн бүхийн махыг эрүүний сайнаарж ажиллаа гэж нэргээ болгон ишлэгтэн зам засгад орлогсод даргыгаа уухайлан төрж дуусан гэдэг. 1988 онд Баян зүрх сум нэгдлийн даргаар томилогдож очсон. Сум нэгдлийн дарга нарын хувьд отхон дарга юм аа. Нэгдүгээрт, хоёрдугаарт би төрсөн нутгийн хүүхэд болох учраас бас одоо хүний чинь арай залуу насанд орон нутагтаа юу үлдээх вэ, яаж хийх вэ, яавал дээр юм гэдэг талаар бас санаа бодол байсан. Энэ талаас нь авч үзэхэд Баян зүрх сумын нутаг чинь одоо хуучин цаг социализмын үед гаргасан статистикаар газар нутгийн 60 орчим хувь нь бэлчээрийн мал аж ахуй тохирохгүй тийм нутаг гэсэн тийм үнэлгээтэй байсан. Тэгэхээр энэ бүх асуудлыг шийдвэрлэх юм юу байна вэ гэхээр хүн чинь заавал хойтхоо өнгөрснөө харж ирээд өөрөөгөө зөвлөх ёстой гэж үзээ. Ер нь замын сайн засуулаад ямар ч гэсэн чөлөөтэй явдаг нэвтэрдэг тийм нөхцөл байдал бий болгоё гэдэг ийм санаа төрсөн. Олон он жилүүд их мөрний урсгал луугаан одноо. Өчигдрийн юмс өнөөдөр өөр болж хүүчирч цагийн жамаар өөрчлөгдөн. Олон зүйл мартагдана. Харин харих одох ирэх гурвал үл тасарна. Орчлон тэнхлэгэн иргэн энэхүү цагийн их урсгалыг нэгж цагийг мэдэрч амьдэрсэн хүмүүсийн тухай уулмөр түүх юугаан хойч үдэн өчүүхэн баг хэсгийс болов баримтжуулан үлдээх зорилгоор энэхүү киног бүтээхээр зураг шулуутсан мөн энэ болно. Ээж сүгэн өргөж байна. Алс хол мордсон нутгийн хүүхдүүд ээжээрээ сүгэн өргүүлж отсон алтан шар замаараа эргээд ирцгээтэй. Нар хурдаг ширсэн үлдээтэй сайхан өдөр Баян зүрхчүүд бид
70 жилийн гойн бариан дэнж хотод наадлаа. Зочин гичин үр хүүхдээ тусаж яваад элэг бүтэн барилж байгаа их орны минь хоймор нутгийн зон олондоон зориулж Баянзүрх нутаг өөрийн зохиосон өргөл дуугаар нутгийн хүүвий өргөн барьж мэхийн хүндэтгье. Ганцхан шүү. Өтгөний хомроо